Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дорногов аймаг дахь анагаах ухааны сургуулийн сургалтын орчин материалын баазын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Анагаах ухааны сургууль нь хичээл сургалт явуулах бүрэн тоноглогдсон сургалтын 2 байр, эмнэлзэн ур чадварын төвөд бүхий, сургалтын бааз эмнэлэг, 20 мянган мэргэжлийн ном сурах бичиг бүхий, номын сан, 250 оюутан хүлээн авах дотуур байр, спорт зал, урамлыг хээрийн дадлага хийх амралт цувилийн газартай, багш нар нь сургуулийн эмнэлэгт ажиллан Дорногов аймгийнхаа ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Их сургуулийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн барилгыг цогцлбор байдлаар улсын төсөвт батлагдсан. Төсөв дүрдэг 25.1 тэрбум төгрөг, 2024 онд 7.5 тэрбум төгрөг. Сургуулийн цогцлбор барилга нь 600 оюутны багтаамжтай 5 давхар хичээлийн байр, 250 оюутны багтаамжтай номын сан, 350 оюутны багтаамжтай соёлын танхим, 300 оюутны дотуур байр, спорт амралтын бүс зэрэг багтаж байгаа болно.